сайн байцгаана уу? Өнөөдөр Хүмүүлх ухааны их сургуулийн ээлжид подкаст маань өнөөдөр маш сонирхолтой хоёр зочингаар үргэлжилж байна. За тэгэхээр өнөөдөр Хүмүүлх ухааны их сургуулийн маркетингийн төгсөг курсын буюу 4-р курсын хоёр хүрэхэн эмэгтэйг оруулж байна. Оюутнаа. За тэгэхээр та бүхэн яагаад энд оролцох болсон шалтгаанаа бол мэдж байгаа. За Хүмүүлх ухааны их сургууль дээр ялангуяа маркетингийн Эрдэнэ чимээ багшаар өдөрдөөлдөг тийм ээ оюутнуудын хувьд маш их маркетинг сайтай Хүмүүлх ухааны сургууль дээр маш олон төслүүд болон олон шагналтын урамшууллыг ингээ аваад явж байгаа. За тэдгээрийн төлөөлөл болоод өнөөдөр манай хөөрхөн хоёр охиноо урьж оролцуулж байна. За тэгээд юуны төрөнд та хоёр маань өөрсдөө танилцуулаад за тэгээд одоогийн байдлаар 4 жилийн хугацаанд юу сурсан. За тэгээд юу ойлгож мэдэж авсан гэдэг юм туршлагуудаа хэдүүлээ ярилцаад ингээд явах юм. За тэгээд бидний нөгөө подкаст маань ерөнхийдөө доодох болон дид доодох тийм ээ курсын оюутнууд маань нэгнээсээ суралцаад сонсоод ингээд бие биенээсээ туршлага хуваалцаад явах юм зорилготой подкаст байгаа. За тэгэхээр та маань эхлээд өөртөө танилцуулахаас эхлэх үү. За сайн байна уу? Намайг Тэргэл гэдэг. Би одоо маркетингийн 4-р курсын оюутан. Одоо яг төгсгөөд хонхны хоёртаа бэлдээд завгүй байгаа. За тэгээд өөрч нэг танилцуулаад байх юм байхгүй тий. Өмнө жил MCM клубын нарийн бичиг хийжсэн. Тийм байна. За намайг болохоор Номин гэдэг. Маркетингийн 4-р курс төвсний оюутан байна. Манай хоёр маань одоо 4 жилийн хугацаанд маркетингаар суралцахад хамгийн гол Хүмүүлх ухааны сургуулийн бас нэг онцлог давуу тал байгаа шүү дээ. Бид нар ер нь Эрдэнэ чимээ багшийн удирдлагын доор ямар хичээлүүд сурч үзээд ямар амжилтуудыг бид нар гаргасан байна. Манай яг маркетинг хөтөлбөрийн давуу тал бол дан ганц онлоор ингээд хүүхдүүдээ ингээд нүдэд авахгүй ер нь бол практик ур чадварыг маш олохыг ерөөдөө хичээдэг. Тийм учраас MCM дээр жил болгон Camp болон маркетинг форум гэх мэт маш олон яг мэрэгчлэрээ илүү өсөж хөгжих боломж бий хөгжих боломж өгдөг. Тийм тэмцээнүүдийг зохион байгуулдаг. Тийм ерөөдөө онцлог нь бол маш олон компаниуд байгууллагуудтай хамтарч ажиллаж Reels болон маркетингийн төлөвлөгөө гэх мэт маш олон сонирхолтой зүйлсийг хийдэг. Тэгээрээ давуу талтай байгаа. Хар улсын тэмцээн үү эсвэл манай яг клубын тэмцээн байхгүй юу? Жил болгон техник туслал болгон зохион байгуулдаг тэмцээн. Тэгэхээр 1-р курсээс 4-ийн хооронд явдаг уу эсвэл яг төгсөг курсийнх нь явдаг гэж ойлгох уу? 1-ээс 4-ийн хооронд бүгдээрээ оролцдог байхгүй юу? Тийм. Тэгэхээр манай хоёрын энэ хойноогоо постэр буюу манай хоёрын гол амжилт үзүүлсэн зүйлсээ яриул дэлгэрэнгүй яриул. За энэ нь болохоор түрүүн 5 сард болсон яг нөөний MCM-ийн жил болгон зохион байгуулдаг яг нэг тэмцээнийх нь юу байгаа. Энэ жил болохоор нэг Camp гэсэн нэрэн доор ер нь бол маркетингийн төлөвлөгөө стратеги боловсруулж дөрвүүгээрээ уралддаг team тэмцээн байгаа. Тэгээ энэ жил болохоор нэг MCS Coca-Cola компани манай тэмцээний ивент тэгээд энэ тэмцээний хүрээнд Bonaco усны брэнд дээр нь бид хэд нь ер нь бол маркетингийн төлөвлөгөө стратегиэр уралдаж тэмцээ оролцсон байгаа. Тийм бид хэд. Тэгээд яг нэг Camp тэмцээнд болохоор манай MCS-ийн усны хилцээний дарга уянгаа захирал маань бид хэдтэй ингэж холбогдоод тэгэд манай багш маань өөрөө нэг 5 жилийн турш хог аяллаа 3R менежментийн зарчмаар нэг айл болгоноос гарч байгаа өөхний тиймэрхүү зүйлсүүдийг цуглуулад тэрнгээрээ савн хийсэн байхгүй юу. Тэгээ тэрнгээрээ яг тэр үйл явцыг ерөөдөө олоод мэдээд тэгээ бидтэй холбогдсон. Тийм тэгээд ерөөдөө маш сонирхолтой тэмцээн маань явагдаж өнгөрсөн. За тэгэхээр ерөнхийдөө бол би ойлгохдоо хог хаяглыг дахин боловсруулах буюу zero waste гэж хэлээд байгаа шүү дээ. Ямар ч хог хаягдлахгүй буюу эцсийн бүтээгдэхүүн гарлаад гэсэн тэрийг бид нэр хэрэглэгчийн гар дээр хэрэглэж дуусныхаа дараа
одоо хог хаягла дахин боловсруулах маягаар хийж ин гэсэн тий. За тэгэхээр таадын яг төсөл маань хуванцар савыг нь дахин боловсруулж гинөө гэж ойлгох уу, эсвэл өөр одоо тэрийн аподаач гэдэг юм өөр компанида тий одоо усныхаа савыг дахин хэрэглэх арга хэмжээ гэж ойлгох уу? Банако нөөник саяхан яг нөөний одоо хуванцар сав нь яг 100% дахин боловсруулдаг болж надад шин савлгаатай нөөник гарч ирсэн гээд одоо ер нь бол Монголын анхны тийм дахин боловсруулдаг ус гээд сая 2 сард нээлттэйсэн нь. Тэрэн дээр нь бид нэр тулгуурлаад одоо нөөний бүтэн компанид ажлын санаагаар өрсөлдсөн гэсэн үг. Тэр нөөник тий одоо энэ саваараа одоо яаж дахин одоо хог хаяглаа яаж ангилж хаях уу, эсвэл цааш нь одоо ямар арга замаар нөөний дахин боловсрдог тэр талаас нь тий хүмүүст яаж нөөний энэ талаар нөөний мэдлэг түгээх үү гэсэн одоо ер нь бол зорилготойгоор ер нь бол том яг компанид ажлын төсөл гэдгээр өрсөлдсөн. Одоо тэгээд энэ төсөл нь үргэлжлээд явж байна уу? Сая бол ойлгохтой бол тэмцээнд нь шалгараад ингээд байр авсан хэрэгжин гэсэн үг. За тэгэхээр ер нь бол Монгол улсын хувьд тий хог хаягдлын одоо дахин боловсруулалтын хувьд бол бид нар бол маш хүндрэлтэй бэрхшээлтэй зүйлүүд маш их байсны улмаас одоогийн энэ Улаанбаатар хотын хөрсний за усны одоо бохирдол бол маш гүн хэсэгтээ хүрсэн байна гэж сүүлийн үеийн судалгаанууд дээр гардаг. Тэгэхээр та хоёрын хувьд одоо хувь хүний иргэн босныхаа хүрээнд те за мэдээж хэрэг Монгол улсынхаа одоо хөгжилд те маш одоо хувьтай буюу үн цэнтэй хувь нэмэр оруулж ин гэж би бол ойлгож байна. За тэгэхээр энийгээ цаашид ер нь өргөжлүүлээд явах уу, энэ одоо дан ганцхан хог хаягдал те пластикаар дутахгүйгээр өөр одоо санаанууд юм уу, эсвэл өөр ямар чиглэлээр та хоёр ажиллая гэж одоо ирээдүгэд төлөвлөж байна. Яг энэ нөгөө нэг тэмцээний сэдэв маань өөрөө яг ийм байсан. Тэнгүүтлээ яг цаашдаа болохоор өргөжлүүлээд яг энэ чиглэлээрээ явна гэж ерөөдөө бодохгүй байгаа. Тий. За, нууц шил ямар чиглэлийг сонирхож байгаа л? Би өөрөө гоо сайхан чиглэл рүү айгуу сонирхолтой байхгүй юу. Тэг яг тэр талдаа бас диплом мэдэр бичиж байгаа. Тэгээд ер нь бол гоо сайхан арьс арчилгааны чиглэлээр ерөөдөө мэрэгчлэр ажиллах сонирхолтой байгаа. Тийм маркетинг Тэр одоо яг загвар тал руугаа юу эсвэл одоо бүр нөгөө зөвлөх үйлчилгээ гэж яддаг шүү дээ маркетинг тал руугаа. Одоо нөгөө нэг Монголд чинь арьс арчилгааны бүтээгдэхүүн зардаг маш олон компаниуд ерөөдөө бий болж байгаа шүү дээ. Тэгээд яг тиймэрхүү компаниудад мэрэгчлэрээ бүтээгдэхүүнийг одоо хөгжүүлээд сурчлах гэх мэтчлэн ерөөдөө тиймэрхүү сонирхолтой ажил хий гэж бодож байгаа. Тий. За таны хувьд би яг бүрэн яг нэг чиглэл рүүгээ бол шийдээгүй явж байгаа. Тийм. Тэгэхээр нөгөө төгсөг курс дээр чи яг нэг юм амьдралын нэг юм сонин зааг дээр яг ингээд байж идэг. Тэгээ яг хаашаа явах уу гэдгийг нөгөө тохоо оюутнууд маань өөрөө төгсөг курсын оюутнуудаар ингээд яг толгомцсон асуудал байдаг тий. Одоо жишээлбэл хонхны баяр болоход хэдхэн хоног үлдэж чинь тий. За тэгэхээр хонхны баяр буюу диплома гардаж авснаас хойш бол хэдүүлээ бол тэгэл хүмүүст ухааны их сургуулийн бүтээгдэхүүнүүд болоод явчихна шүү дээ тийм ээ. Одоо бол бид нар бол оюутан гэж явж байгаа тий. Тэгэхээр таадын хувьд яг энэ маркетингийг яг яагаад анх энэ мэргэжлийг сонгож авсан юм? Ер нь энэ маркетинг Монгол улсад ер нь маркетингийн энэ одоо салбар гэж нэрлэн тий. Энэ салбар бол хэр өрсөлдөөнтэй байдгийг одоо таад ингээд бүтээгдэхүүн болоод эхнээсээ ингээд тий төсөл янз янзын юмнууд хийгээд эхэлж шүү дээ. Одоо яг ягаад яг энэ маркетингийн мэргэжлийг сонгож орж ирсэн бэ гэхлээр нэгт бол жоохон судалгаа хийсэн. Тэнгүүт бас нэг ирээдүйд арай хэрэгтэй мэргэжил гэдгсэн чинь маркетинг гэд байсан байхгүй юу. Тэгээд сонгох бас шалтгааны нэг болсон. Тэгээд бас манай тэнхимд бас маш сайн багш байдаг. Болбаатар гээд тэр багшийг бас яг маркетингтэй нэлээ нэр хүндтэй бас сайн багш гээд хүмүүс ингэж ам дамжин ярьдаг болохоор яг илүү ингэж тэгвэл арчи гээд орж ирсэн. Тий. Миний хувьд болохоор бас нэг
тэр үе чинь нэг одоо нэг хүнийг тохирох нэг мэрэгжил гэл нэг тиймэрхүү юмнууд байдаг гэсэн чинь нэг тест маягийн. Тэрэн дээр бас тэрийг бас харсан. Тэгээд тэрнээс гадна яг нөө нэг тийм чанартай одоо мундаг байгууллагууд байдаг хэрнээ тэднийх нь одоо нэг маркетинг нь бас тийм муу байвал нэг тийм хүмүүс нэг таньд чаддгүй юм шиг нэг надад санагдаад идэв. Тэгээ нэг тиймэрхүү тал дээр нэг тийм яг ч нэг хийж чадах юм шиг тийм нэг бүтээлж байж чадах юм шиг санагдаад тэгээд надад нэг таалагдаад ер нь бол орж ирсэн. Одоо тэгэхээр хүлээлт нь ерөнхийдөө биелсэн гэж ойлгох уу? Тэгсэн. За тэгэхээр нөгөө маркетинг дээр бас нэг юм одоо жишээлбэл би ч өөрөө нөгөө олон улсын харилцааны мэргэжилтэй хүн. Олон улсын харилцааны мэргэжилтэй оюутнууд ажлын талбар дээр хамгийн түрүүнд гарахын тулд юу хамгийн чухал одоо ямар ур чадварууд хамгийн чухал вэ гэхээр за мэдээж яг нөгөө одоо soft skill-үүд буюу зөөл ур чадварууд тухайн хүнийг дүн шинжилгээх за ямар одоо шийдвэр гаргах чинь гэдгийг урьдчилан таамаглах гэдэг юм уу те дүн шинжилгээ анализ хийх альва үйл хөдлөлтөөр байнга ингээ нөгөө судалгаа үр дүн дээр толгойлож ингэж явдаг байхгүй. Тэгэхээр маркетингийн одоо салбарчин бас нэг юм ур чадваруудыг тодорхой хэмжээнд бий болгоо явж байгаа хэрэг те. Тэгэхээр таадын хувьд ялангуяа одоо энэ салбарын одоо төгсөгч болоод ажлын талбар дээр гарах гэж байхад те цаашид ер нь юун дээр анхаарах ёстой юм бэ гэж ойлгож байна. За магадгүй нөгөө хүмүүст ухааны сургуульд те эсвэл маркетинг чиглэлээр сурах гэж байгаа оюутнууд байж болно шүү дээ. Тэгэхээр нөгөө энэ мэргэжлийг одоо эргэлзээч гэдэг юм уу ингээд энэ яг яадаг мэргэжлээ гэдэг ингээд нэг хүн сонирхвол та хоёр яг юу гэж зөвлөх вэ? Юутайч яг маркетинг мэргэжил бол яг нөгөө нэг ингээд зах зээл дээр гараад ажиллахад бол манай багш мэдээж оюутнуудад hard skill байх хэрэгтэй, мэргэжлийн ур чадвар бас soft skill бас нэлээд сайн байх хэрэгтэй гэж бидэд одоо яг 4 жилийн хугацаанд маш их сургасан. Одоо нөгөө нэг цаг барих, тэ багаар ажиллах гэх мэтчлэн эдгээр бол хамгийн чухал одоо яг зах зээл дээр ингээд компанид ажилд ороход хамгийн хэрэгтэй болдог зан чанарууд гэж ойлгож байгаа. Тэгээд яг маркетинг мэргэжил маань өөрөө болохоор яг одоо яг нэг зүйлийг л хийгээд байдгүй одоо маш олон чиглэл рүү ингэж хөрөх боломжтой. Тэгээд айгүй сонирхолтой мэргэжил. Тийм тэгэхээр жоохон юмнаас уйдчих гад байдаг хүмүүс байдаг шээ. Тийм бол манай мэргэжил бол маш сонирхолтой мэргэжил байгаа. Тийм юм л хийндээ айгүй сонирхолтой. Тийм айгүй бусад мэргэжлүүдийг бодвол тийм чөлөөтэй байдгаар айгүй даваа талтай гэж бодчих. Чөлөөтэй гэдэг нь чөлөөтэй сэтгэх гэх үү? Тийм одоо ер нь аль ч талаараа ажил дээрээч тэр цаашаа нөө хийж байгаа ажлынч тэр ерөнхий тийм чөлөөтэй байх боломжийг олгодог юм шиг санагддаг. За танаа маркетингийн тим дээр одоо энэ MCS болон тий бусад одоо томоохон компаниудтай хамтарч ажилладаг байх тийм үү. Тэгэхээр тэрнийхээ хүрээнд одоо дадлгуудаа та хоёр хаа хийв? Ерөнхийдөө том байгууллагууд дээр үү? Би болохоор Mobicom дээр хийсэн маркетингийн хэлтсэд нь сая 3 дугаар курс дээр 100 хийсэн. Айгүй сонирхолтой байсан. Mobicom ч өөрөө бас нөгөө нэг зах зээлдээ нэлээд их хувийг эзэлдэг сайн компани шүү дээ. Тэгээд эхлээд яг дадлага хийх гээд очиход бол нэлээд сандарч айж исэн. Тэгээд сүүлдээ бол яг мэргэжил яг маркетинг мэргэжил гэдэнгүүт яг бид эдийн онлоор үзэж байгаа хичээлүүд онлайн хичээлүүд яг нөгөө нэг зах зээл дээр яг компанид ингээд ажилд ороод явгоот яг бас тэрнгээрээ ингэж явдгүй юм байна гэдгийг ойлгосон. Тий илүү бас өстэй нөгөө нэг жинхэнэ бүтээл сэтгэлгээ тий айгу креатив байдал хэрэгтэй болдгийм байлээ. Тий ерөөдөө гоё яасан. Тий би болохоор сая голланд банкн дээр хийсэн. Маркетинг хэлцүү. Яг маркетингараа бол биш. Нөө нэг маань сургуультай нэг гэрээтэй байдаг нөө ажлын байран дээр суралцсан хөтөлбөр гээд тэр гэрээгээр нь ер нь бол яг өөрөө сонирхож очиж хийжсэн гэх юм. Тэрнээс бол яг миний мэргэжлээс ер нь бол жоохон өөр. Тэгээд яг мэргэжлийнхаа дадлагыг гэх юм бол би нөө нэг сургууль дээр оюутны хөгжлийн төв дээр хийжсэн. Голланд банкны ажлын байрны сургалтын хувьд бас нэг урт хугацаагаар буюу дадлагаас урт хугацаагаар үргэлжилж байгаа тийм баг
бүтэн нэг улирал шахуу Тийм буюу 3 семестр 4-5 сар явсан. За хэр яв тэгээд одоо эн чинь бүр нөгөө голом танкны баг тэлрээс авах бол багаас нь хэлнэ штэ эсвэл харилцагчийн зөвлөгөөч гэдэг юм уу. За хэр явсан сэтгэл нь. Тий эхэндээ бол яста чанга байсан. Яг яагаад тийш тийм одоо л ер нь аюу дуртай байд шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө сонсогчтой энэ тодруулаад хэлэх юм бол Хүмүүст ухааны сургуулийн хувьд ажлын байрны сургалт буюу голом танктай хамтраад одоо миний мэдхийн сүүлийн баг 4-5 жилийн хугацаанд ингээ үргэлжлэн явж байгаа. За хамгийн сүүлд бол сүүлийн 1 жилийн хугацаанд бол дан ганцхан санхүү бизнесийн одоо чиглэлийн хөтөлбөр гэхгүйгээр олон улсын харилцаа, за маркетингийн бас оюутнуудаас хамрагдсан байна тий. Тэгэхээр энэ хөтөлбөрийн бас нэг онцлог нь юу вэ гэхээр Хүмүүст ухааны сургуульд төгсөх курстэй үргэлжлүүлэн сураад за тэгээд одоо суралцахын хажуугаар одоо ажлын байрны сургалт буюу голом танкны хөтөлбөрт одоо энэ бол нөгөө мэрэгжил одоо хөгжүүлэх тийм ээ ур чадвар хөгжүүлэх юм сургалтууд дээр хамрагдаад за тэрнийхээ үр дүнд тухайн оюутан одоо ажлын байран дээр гараад за мэдээж хэрэг цалинтай тодорхой хэмжээний цалинтай гэхдээ маш бага тийм ээ маш багаар буюу туршлагагүй ур чадваргүй одоо дөнгөж ажлын байранд гарах гэж байгаа оюутнуудад бол маш том боломжийг одоо өгч ингэж нэг талаасаа харж байгаа. Нөгөө талаасаа тэндээс одоо маш одоо ур чадвартай хөгжих боломжтой манлайлагчтай цаашид ирээдүйд одоо ажиллах сонирхолтой юм оюутнуудаа голом танк ингэж сонгон шалгаруулж авдсан байна гэж би бол ойлгосон. Тэгэхээр голом танкны энэ ажлын байрны сургалтын дээр одоо хамгийн ихэнд тийм ээ ойлгож авсан, сурж авсан зүйл нь юу вэ? Яг ажил гэж юу нь бол юу вэ? Тэгэл юу нь бол тийм том байгууллага, ажлын хамт олон тэгээд бас олон нөөний харилцагч нартай харьцдаг болохоор бас яг бусад хүмүүс яг бүгд яг тийм одоо ижил тийм сайхан биш байдгийг ер нь бол аюу их мэдэрсэн. Гэтэ ер нь бол ингэж ер нь бол энэ хөтөлбөрт хамрагдсан ер нь бол аюу сайн тийм туршлага тийм цаашдаа одоо ажил дээр одоо жигнэсээ төгсөөд гарахад ч гэсэн аюу том нэмэр болохоор тийм хөтөлбөр болж өгсөн. Тэгэхээр нөгөө энэ дэр нэг юм байгаа юм л да. Монгол улсын нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй тий. За инфляц одоо сүүлийн жилүүдэд тий. За одоо ойрхон орнын буюу Ираны нөхцөл байдал, за Орос Украины дайнаас шалтгаалаад одоо инфляц бол маш их нэмэгдэж байгаа. За түүнтэй холбогдуулаад одоо өргөн эргэлгээний бараа бүтээтгүн, за ажилгүйдлийн тооч гэдэг юм уу тий. Ингээд нийгэмд бас ийм одоо сөрөг байдлууд маш их нэмэгдэж байгаа. За түүнтэй холбогдуулаад хүмүүсийн ялангуяа энэ хүмүүсийн харилцаа, хандлага дээр маш их тийм сөрөг нөхцөл байдлууд бий болоод байна гэж би бол сүүлийн жилүүд ажиглаад байгаа. Тэгэхээр яг энэ дээр манай төгсөгч охин маань ажилласан юм шүү дээ. За тэгээ зарим өдөр бол бүр ойлгох хэмжээний асуудал болов уу? Яав ер нь? Тийм. Гэтэ яг ерөнхий бас тиймэрхүү байх гэсэн жоохон нэг тийм сэтгэл одоо бэлтгэлтэй орсон гэх юм уу. Тийм тулдаа бас тийж гайгүй даваад гарсан гэж бодож байна. Бусад хүмүүс манаас хэцүү нөхцөл байдалтуудаас тулгарсан байлээ. Надад ч хэцүү байсан л та гэтээс арай ч ойлгох дээр төвчээд ер нь бол гарсан. Тийм ер нь бол тийм яг миний буруу биш ч гэсэн яг нэг тийм би буруутай болгож одоо тийм дуусгах хэвээр тийм нөхцөл байдлууд бас байдаг юм байлээ хүмүүсээс олж. Тэгэхээр нөгөө одоо сэтгэл зүйн мэдрэмжээ бас тодорхой хэмжээнд тий ялангуяа голом танкны нөгөө салбарууд дээр гарч байгаа хүмүүс төр бол сэтгэл зүйн мэдрэмжүүдээ гадагш нь гарах ёстой тий өөрөөр хэлбэл энэ ажлаас авсан стрессээ гэртээ очиод гарах ёсгүй гэдэг ийм зүйл байгаа тийм ээ. Тэгэхээр энэ дээр тулгуурлаад ер нь бол бид нар цаашид ирээдүйд ч гэсэн тий заавал голом банк гэхгүйгээр ямар ч одоо талбарт ажилласан бай гэсэн тий
ажил дээр авсан одоо стрессийг гэр орондоо очиж гаргахгүй байх энэ нөхцөл байдлыг бид нар бас тодорхой хэмжээнд ийм сэтгэл зүйн одоо менежментийг тодорхой хэмжээгээр хийж явах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө маркетингийн хувьд чинь маркетингийн салбар чинь бас нэг ийм том салбар шүү дээ тий. Ялангуяа маш их стресс төгөлдөг шууд харилцагчтайгаа одоо харьцах тийм ээ. Иймэрхүү асуудлууд бас өрнөдөг учраас манай хэд бол бас сэтгэл зүйн хувьд бас бэлтгэгдсэн байх гэж ойлгож байна шүү дээ тийм ээ. За тэгэхээр хамгийн гоё мэдрэмж нь хүн одоо оюутан босны дараа энэ 4 жилийн хугацаанд манай хоёр маань тий маш одоо үр өгөөжтэй амжилттай сорсон байна шүү дээ. За тэгэхээр оюутан байх одоо энэ 4 жилийн хугацаанд хамгийн гоё зүйл нь юу байсан бэ? Одоо ингээд бодоход одоо ингээд хэдхэн хоногийн дараа 3 4 хоногийн дараа диплома гарлаад авлаа шүү дээ. Хоноо хэрэг ийгээд. Хамгийн гоё зүйлээ одоо яг эргээд бодонгууд яг нөгөө нэг өглөө ингээл амар нойр хурц сэрэл хичээл рүүгээ очиод найзуудтайгаа хамт ингээл баг болж ажиллаад хичээлээ хийх тэр ер нь бол гоё байсан юм байна гэж бодож байгаа. Одоо нөгөө нэг эхний 3 курс нэлээ ингээд бужигнаж өнгөрдөг штэ. Тэгээд 4-р курстай болохоор ерөөдөө илүү завгүй нэг өөр юм хийгээд тэгээд хичээлээ дээр баг болчдөг учраас ерөөдөө ангиараа ингээд гоё хөвгчлөлтэй байх боломж тийм нөхцөл ерөөдөө баг байсан. Тэнгүүт яг өмнөх гоё юмнуудаа бодонгууд яг ангиараа ингээл суугаал тэгэл багш нар ингээл хичээлээ ороод тэнгүүт ингээд багаар ажиллах чинь айгүй гоё идэм байлээ гэж одоо яг бодож байгаа. Тий. Ер нь тэр нь л гоё юм байлээ. Миний хувьд нөөний 10 жил чинь ингээл яг ангийн багш ангийн хүүхдүүд гэл ингээл дандаа ингээ хамт ингээл байдаг байсан шүү дээ. Тэгэл би яг 1-р курст ингээл ороход яг ганцаараа хичээл сонголтоо хийгээл таньдаг хүүхдч байхгүй багшч яг ингээд байнга байдгүй. Тэгэл айгүй тийм яаж 4 жил ингэж явах юм бол доо гэл бас жоохон гайхчихлээсэн. Тэгэл сүүл рүү яг 2-3 лугаа ингээл яг бид нар чи ингээл ангийнхныгаа олоод тэгэл хамт байгаа л хэлэнгүүд ер нь бол яг сургуулийн яг нэг хамгийн гоё юм нь яг сургуульдаа л яг байх л санагдсан. Тэгэл бас маач нөөний зөндөө олон клубтэй тэгэл сургуулийн үйл ажиллагаанууд гээл тэгэл ангийнхантайгаа гэл ерөнхий яг ингээл сургуулийнхаа ингээд оюутны найзуудтайгаа яг сургууль дээрээ яг хамт байх нь ер нь бол одоо ер нь хамгийн гоё байсан санагдчихэв. Тэгэхээр нөгөө ажлын талбартаа гараад өөрөөр хэлбэл ажилд орчихоор одоо энэ 4 жил сурсан тий энэ оюутан цагийн одоо яг энэ 4 жилийн хугацаанд чинь хүний амьдралын хамгийн нандин үед бас өнгөрдөг тий. Тэгэхээр энэ дээр зарим нь бол одоо гэр бүлээ зохиож юм, зарим нь бол бүтлгүй хайртайгаа очирж юм, зарим нь бол тий одоо ингээл тий гой юмнууд болно шүү дээ 4 жилийн хугацаанд тий. Тэгэхээр яг энэ хугацаанд бол ингээд хамгийн нандин үеэ найз нөхдөдөө өөрөөр хэлбэл насан туршийнхан найзаг олох яг ийм нөхцөл бас бүрддэм болоо гэж би ойлгодог. Тэгэхээр яг энэ үеийн найзууд бол жинхэнэ нөгөө шалгарсан найзууд гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл төгсөөд гарсан ч гэсэн төгсөөд явсан ч гэсэн энэ одоо оюутны ширээнийхэн найзуудтайгаа одоо байнга тий зовлон жаргалаа хуваалцаад ингээд явж байгаасай гэж багшийн зүгээс хүсэж байна. За ингээд манай хоёр төгсөгч одоо хоёр оюутанда амжилт ирээдүйд нь одоо ажил хөдөлмөрт нь тий сайн сайхныг хүсье. Тэгээд ирээдүйд нь маш олон одоо тийм ээ одоо амжилт бүхний дээдийг хүсэж байна багшийн зүгээс. За тэгээд улам их хичээгээрэй. Амьдрал ингээд алгаа тасаад хоёрыг минь хүлээгээд авъя шүү. Баярлалаа. 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 Тэндээс баярлалаа. Бид хоёрыг уурж оруулсанд баярлалаа.